хороодын нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, за хэсгийн ахлагч нар, мөн өрхийн эмнэлгийн эмчнэр, за прокурор, засаг даргын давлын газрын одоо нийгмийн ажилтангууд мөн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамтарсан багийн кейс хилцүүлэг болж байна. За Баянгол дүүргийн хувьд иргэдийн хурлын одоо гэмт хэрэгээс урьдчилан зэрлэг салбар зөвлөлт зохион байгуулж байгаа олон төрлийн арга хэмжээнүүдийн үр дүн. За өнгөрсөн оны одоо дүнтэй харьцуулахад Баянгол дүүрэгт гарч байгаа нийт гэмт хэргийн одоо гаралт бол 28.5% буурсан нь бас энэ олон талд арга хэмжээнүүдийн үр дүн одоо харагдаж байгаамаа. Энэхүү арга хэмжээнд одоо манай 34 хорог 4 хэсэг болгон 2 өдрийн турш одоо энэ ахуй арга хэмжээ үргэлжилж явагдана. За кейс хилцүүлгийн маань гол зорилго юу вэ гэхээр хамтарсан багийн гишүүд маань хамтарч тухайн одоо кейсийн асуудал дээр ямар гарц гаргалгаа гаргаж цаашдаа тухайн кейстэй ажиллахад юун дээр анхаарах тухайгаа хэлэлцээж за асуудлын зөв тодорхойлж түргэн шуурхаа одоо цог зөвлөлтийг үзүүлэх тухай хэлэлцдэг байгаа. За тэгээд тухайн кейс хилцүүлгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Баянгол дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийнхэн за мөн Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүдтэй баярлалаа. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтстэй хамтын ажиллагааны санамж чиг хүрээнд тухайн ажлуудыг үе шаттайгаар хамтарсан багийн гишүүдийг чадварчуулахад чиглэсэн үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулахаар одоо ажиллаж байна. Үүний нэг одоо эхлэл болох одоо хамтарсан багийн гишүүдэд кейс хилцүүлгийн үйл ажиллагааг амжилттай хамтран зохион байгуулад ажиллаж байна.